Залуу зохион бүтээгч нэвтрүүлэг үргэлжилсээр байна. Тэгэхээр үзэгч та бүхэн хэрвээ санаж байгаа бол залуу зохион бүтээгч нэгт нисгэгчгүй нисэх аппарат орж ирж байсан, хоёрт орж ирсэн, гуравт бас амьдралд биелэлээ олоод нисээд за туршилтуудаа хийсэн. Түүнээс гадна бас роботууд янз бүрийн хөлбраар орж ирж байсан. За устай холбоотой нэлээдгүй олон санаа бүтлэлд орж ирж байсан. Энэ жил бас л хэрэгцээр байна. Бодог дээр тавигдсаар байна. Энэ юуг харуулж байна гэхээр залуу зохион бүтээгч нэвтрүүлэг шатнаас шатанд жилээс жилд дэвшил хөгжлийг харуулж байгаа болов уу гэж бодож байна. Ингээд Эренчин тайлан дээр өрөө. Эренчин гараад ирээрэй. Зохион бүтээгч Эренчин өөрийнхөө бүтээлийг танилцуулахад бэлэн болжээ. Хаалтын хэсгийг өөрчилсөн, хөршийг сайжруулсан учраас одоо туршилт үзүүлэхэд ус маань атгаж байгаа 50-30% зогсох уу? Тий. Ерөнхийдөө бол бүтээл минь одоо базангууд ус нь гоожиж 50-гууд ус маань хаагдах хэрэгтэй. Зохион бүтээгч Эренчингийн бүтээлийг шинжлэх ухааны технологийн их сургуулийн усны судлалын төвийн захирал Басан Доржоо судалж үзэн. Басан Доржоог тайзнаа өрөө. Эренчингийн бүтээлтэй танилцсан. Хайдаахан шийдэл бол энгийн шийдэл. Тэгэхээр манайд ийм зовлон байдаг юм л да. Усны алдагдал гэж ерөөсөө ингээд гадуу доктор насгадаг. Тэгээд тэр алдагдлыг бол тооцож өгч байгаа юм. Яг энэ шаланг дотроос алдаж байгаа алдагдал бол яаж яах вэ? Доторх хэмжээний ус үлдчихдэг. Тэрний юулж асахгаас өөр зам бол байхгүй болчихж байгаа. Энэ бол энэ хэрэгцээтэй шийдвэр. Манайд яа гэхээр бол энийг яг хөө тэгээ энэ дотгошоо хомоод авчдаг. Тэгээд тэнийг бол тайлаад авчих юм болцоотой юм бол байна л л дээ. Тэгээд гол нь бол яг одоо тэр гооч асгарч байгаа усны хэмжээ нь хэдэн литр байгаа юм бэ? Уушгүй зарцуулаад байгаа. Тэгэхээр эний чи өртөг хэд байгаа юм. Тэгээд усаа тэр хоёрын хооронд бас нэг эдийн засгийн тооцоо юм бол хэрэгтэй байгаа. Та бол ийм 40 литр ус ашиглаж байгаа учраас энийг тавьчих юм бол та бол одоо юу гэдгийг жилд асгаж байгаа өмнөхөө хэмжээг одоо энэний үнээрээ 3 сард асах үнэ усаа авчихад бусд нь бол таны ашиг болоод явах юм гэх юм бол энийг бол манай ус сувгийн газрынхан ус төвөж байгаа хүмүүс бол дуртай аваад тавиулах байх л та. Зарим нэг шуум толгдсон даралтай ходог бол энийг дийлэхгүй байх. Өндөр даралтай ходог гэдэг бол цаанаас шуумын даралт ирж байгаа. Тэгэхээр яг энэ клапан дээр байгаа хэдэн хата даралт байгаа юм бэхээр манай эрдэнэсэн бол тоог хэлэхгүй байгаа л да. Тэр тоог нь уул нь үзчихэд яг энэ дээр барьж байгаа тэр хүчээр бидний хүчээр барьж байгаа бочин хүчээр барьж байгаа даралт маань тэгэл цаанаас ирж байгаа даралт өндөр болчих юм бол бид тавигдахгүй. Тэгээ клапан бол өөрөө сулар сорогоод илэгдээд тэгээ пуржин бол амархан илэгдэнэ. Нөгөө төвөр бас энэ дотор гаданд байлаа ч гэсэн бас тослогоо шаарддаг. Техник учраас тодорхой хэмжээний одоо шингэнэ тосолж явахгүй бол хэд бариад энийг нэг удаа тослох хэрэгтэй вэ гэдэг ч юм уу тийм ашиглалтын заавар гэдэг юм уу бас тийм амьдрал дээр гарах юм асуудлууд бол байх талтай юм байна лээ. Тэгээд би бол болж өгөл хоёлаа ингэ ярьж байгаа энэ шаланг хийдэг гэлгэр шалангууд бол хөлдөлтэй самбаас шалангас байдаг л дээ. Тэгээд бас тэнийг тэндээ бас дулаад суулгах хийгээд юу яаж болцоотой юм энэ гэсэн тийм юм ярьж байна. Тэгээд нэмэлт юм хийхээр нөгөө зардал нэмэгдэх гэдэг юм дээр л бид шийдэл харах хэрэгтэй. Өвөл одоо шаланга чинь суулж аваад гаднаас нь оруулах гэхээр тэр нь орохгүй. Дотроо байна шүү дээ галаа өгшин. Энэ дандаа дотроо байна. Тий байнга салахгүй. Тэрүүгээрээ тайлахар чинь тороосоо бас тайлах хэрэг гарна уу? Ерөнхийдөө бүтээл маань аагаараа. Энэнгээрээ тайлж ингээд авч байгаа. Энийг л авч өөр нь Энийгээс тайлаад дахиад авчихсан дээ. гээд салгах. Тэгээд наадхаа нөгөө нөхөрөө бол яаж гаргах вэ? Ерөнхийдөө энийг бүр ингээд авчиж болно. Гадан дадаа хийх хэрэгтэй. Жаахгүй. Баймдээсээ. Тэгээд ус авах хийх болгонд наадах юм чинь тайлаад бариад ингэж явах бас нэг тэр бас хүндрэлтэй байна тийм. Явандаа болохоор энийг бүр одоо нөгөө ашиглаж авж яхад болохоор бүр амархан байлгах зорилттой бас юм бодсон байгаа л да. Давхар шийдэж өгсөн байгаа. Одоо гоожулж үзүүлэх үү те? Тий. Одоо бол туршилтаа үзүүлнэ. За маш их баярлалаа танд. За баярлалаа. Мөн чи удаас ус авч ирсэнээр очоод нэг бодчихооч. Ингэж хийж болохгүй гэж үзүүлж байгаа. Ингэж хийж болохгүй шүү туршилт ихтэй. Ингэж хийгээрээ таа. Энэ одоо өөр юм болчих. За одоо энэ хоолой дотор ус байгаа шүү дээ тий. Одоо наадах нэг жоохон дээшээ өргөдөө. Тэгэхээр за холдчих юм. Угаасаа урсан тодорхой шүү дээ. Энд хаагдснаас хойш ийшээ орцсон ус тийш гарч байгаа шүү дээ. Хаачлаар чи энэ талдаа ингээд дээшээ өргөхлөр энэ одоо вакуум үсээ буцаас хорноо доо. Хэрвээ нарийнхан байх юм бол капилляр үзэгдэл үсгээд ингээд тавихгүй шүү дээ. Чи усаа гаргахгүй тий. Тэгэхээр энэ дээр бүл гээд яг удаан ч гэсэн ерөнхийдөө бол гоож чинь тийм ээ. Тэр хооронд жоохон хүлээх систем байна тий. Энийг одоо юулж дуустал нь тийм ээ.
хүн угаасаа нэг амьдралд шинэ юм хийхэд бас алдна. Энд нь бас тэрэнд бас шантрахгүй бас урагшаа явсан. Тэгээд энэ бүхэнд арт нь дэмжлэг өгж исэн, тусалж исэн, эд материалаар бас тусалж исэн хүмүүст бол маш их баярлалаа. Одоо оноогоо харгал үлдлээ. Амжилт хүсье. За баярлалаа. За зохион бүтээгч Ерөнч 691 оноотой одоогийн байдлаар 11 дүгээр байранд шалгарч байна. Баяр хүргье. Ерөнхий ивент итгэгч шинэ бүтээл шилдэг санаа шийдлийг дэмжин хөгжүүлэгч Newcom Group. Одоо бид та бүхэндээ яг энэ ширээний ард сууж байгаад манай зохион бүтээгч Сүх Эрдэнэ зохион бүтээсэн тестийн дардсыг туршиж үзэж байгаа. Төгөлдрөө чи ерөнхий боловсролын сургуультай шалгалт өгөхөд ирэхэд ямар шүү байдалтай болдог гэсэн бол Нэг иймэрхүү байдалтай суугаад хамцуун доороо бүх шипийг гаран дээр биччихээд орчдөг байсан. би бол буруу талаас нь хараад илүү их сайн хуулдаг байсан. Чи тэр шиг муу сургалтнуудад ер нь бол энэ тестийн Дэмээл юм байна. тийм имэйл юм байна уу тий. Шууд унаж чи тэр тодорхой. Аа. Тэгвэл сүхэрднийгээ дуудаж авчираад унахааргүй бас онцорлогтуудыг дуудсан тэр гэж бодож байна тийм ээ. Гайхамшигт. За Он сургалтангуудаа бэлдсэн одоо Сүхэрдэнтэй эхлээд нь бүтээл маань яаж сайжирсан, юу нэмэгдсэн гэдгийг асуух хэрэгтэй бол та. сүхэрдэн ба түүний нөхөд ирээд байна. За сайн мэцэн залуучуудаа. Өмнө шатнаас энэ шатах хүртэл юу өөрчлөгдсөн бэ? Ямар ч гэсэн гацгаан байсан. Тасалгаан байсан. Тэгээд нэмэлт тийм нэг одоо буруу дарсан байхад тэрнийгээ засдаг. Тийм засвар боломжтой бас. Манай туршигчид ирэхээс өмнө бүтээлийг шүүгчдэд үзүүлчихэд их үү. Тэрний дараагаар бүгдээрээ шалгах, туршиж үзэх ажил эхлэе. Цогны очоод бүгд нь холбогдож. Нэг туршигч маань манай зохион бүтээх Сүхэрдний шинэ бүтээлийг туршина. Хоёр дахь туршигч маань болохоор уламжлалт ёсоор зүгээр балаар тест бүглөөд явна. Бид яг энэ туршилтыг явуулах гад тестийн яг жинхэнэ тестийн стандарт тестийн цаасанд бэлдсэн. Энэ хариунуудаар энэ хоёр хариунууд бүгдээр яг адилхан хариунд байгаа тий. Шипинууд тавьсан. Энийг хуулж бичнэ. Тэгээ хоёулаа хуулж бичихтэй хэн илүү цаг хожих нь вэ? Манай Сүхэрдний бүтээлийн маань гол зорилго яах гэж бол цаг хэмнэх гэж байгаа тийм. За хэн илүү цаг хэмнэх нь, хэн хурдан хийх нь, хэн зөв буруу хийх нь гэдгээ үзье. Он сургалтуудыг тайснаа өрж байна. Ад Эрдэнэ. Өөрийгөө танилцуулаач. Ундармаа. Тэгэхээр бид нар зохион бүтээх Сүхэрдний шинэ тестийн дардс гэдэг бүтээлээ туршиж байгаа. Хэн шинэ бүтээлээр тест бүглэх вэ? Хоёрын. За би цаар нь өгч. Сонголт үлдсэнгүй те. Дардс үлдчихлээ. За охтодоо суугаарай. Зөвхөн нэг нь болтой боломжлолоор нэг нь шинэ бүтээлээр гэх юм бол тухайн хүний онцлогоос болоод хурдан удаан гарч магадгүй шүү дээ. Тэгэхээр хоёр оролцогчороо бол тэр одоо хэдэн тест бүглүүлэх гэж байгаа юм нийт 50-50%-аар хооронд нь За 25 бүглөөд үзье. энэ 50 байгаа юм уу те? За гайхамшигтай. Октодоо балаа өгж байгаа ч та хоёрын хариултуудыг хуваач идэх үү? За эхнийх нь 25-ыг бүглөөд, дараачих нь 25-ыг бүглөөд тэгээд балаа солилцох нь шүү хоорондоо зүг үү? Тэгээд үзгээ солиол тэгээд явчих юм те. Нэг асуудал байна. Тэгвэл энэ дарс шиг ингээд дарагдахаар нэгдэхтэр тод тэгэл тэрнээс хойш тод биш шүү дээ. Нэг дараа Зааварчилгаа нь юу юм? нэг дараа л бихэн дээр Нэг дараа бих юм уу? За нэг дараа бих юм биш үү? За октод хоёлоо ойлгосон дарцаа Төгөлдрөө би таймер харах хэрэгтэй юу? мэдээж Урва и цаг явлаа. за 25-ыг бүглөөд дуусчлаа. Гараа өргөөрэй. За цагаар хэдэн секунд вэ? 2 минут 27 секунд. 2 минут 27 секунд одоо наад хугацаа чи үргэлжилж яваад тэнд одоо хэдэд дуусахыг харъя. За уламжлалт ёсоор тест бүглэхэд эхний 25 асуултыг 2 минут 27 секундын дотор бүгэлж амжсан. Зохион бүтээх Сүхэрдний бүтээлээр үргэлжлүүлэн дарахад одоо хэдэн минут явж байна? 3 минут 3 секунд. За ердөө 33 секундны зөрүүн тийм үү? За одоо солиод Бэлэн үү?
цаг явлаа. Нэг минут 28 секунд дуршилт амжилттай үргэлжилсээр байна. Яг одоо та бүхний өмнө шин зохион бүтээгчийн шийдлэр хийсэн тестийн бөглөгч дардас төрүүлэх үү эсвэл уламжлалт 180 төгрөгийн бал төрүүлэх үү гэдэг нь шийдэгдэхэд тун ойрхон болоод байна. 2 минут 49 секунд стоп reset. 49 секунд 14 секундээр туршигч номер 1 шинэ бүтээлээр бол арай хурд ажиллаж штэ. Тийм үү? Аливаар нь бүглэх илүү хялбар байсан бай. Тэр талаар хуваалцаж. Надад бол энэ сүхэрдний бүтээлээр хийсэн хамаагүй хялбар байна. Бал маань ингээд гарахгүй бас байна. Сүхэрдний болохоор яг би зүгээр ингээд анхудаа хийж байгаа болохоор жоохон эвгүй санагдлаа. Тэрнээс бол ер нь дараа нь ингээд жоохон бэлдэж мэдээж хэрвээ сурагчид маань энийг авах юм бол мэдээж бэлдэж байгаад хийн шүү дээ. Тийм болохоор сүхэрдний хараа хэлбэр юм шиг санагдлаа. Ундрагийн хувьд Минийх ч бас тийм л да нэг дараад явчихна. Хэрвээ үзээр зурлаа гэхэд айгу удаан нөгөө ингээд сараад ч ингээд цаг алдчихээн. яагаад үзэн төрүүлээд байна? Тийм анхны удаа хийж байгаа болоод тэгж байгаа шүү. Баярлалаа охтуудаа. Баярлж явдаг шүү. Нэвтрүүлгийн танхимаар дүүрэн байгаа багш нар хэлээч. Энэ тестийн эхний 25-ыг балаар дараачийн 25-ыг тестийн дардсаар бүгэлсэн. Үүнийг машин унших уу? За ганц нэгэн л уншигтуул юм гэсэн. Энэ нь бол уншигдах юм ховор. Яагаад гэдэг шалтгааны алдаа унших боломж нь. Өөрөөр хэлбэл эн чинь яг бүтэн хар бөглөгдөх шүү дээ байхгүй. Тэгэхээр дардс чинь ингээд хараа шингэн байгааз. Тэр нэг алдаа унших магадлал нэгдүгээр тий. Хоёрдугаар яг энэ хүрээнээс халихгүй байх хэрэгтэй. Тэгээ сандраад ихээр эн чинь янз бүрийн өнцгөр бөглөж байна. Өөрөөр хэлбэл хүрээнээс хальцсан дотор нь дутуу бөглөгдсөн юмнууд яваад шүү дээ. Тэр чинь алдаа унших магадлал. За тэгээд дээрээс нь бол хурдан байж чадахгүй шүү дээ. Өөрөлдөл ингээ байн цэнгэлж байгаа биш наа чи яаж хурдан биш. За дараагийн асуудал тэр арилга нэгдэж ерөөсөй байхгүй. Тоо ингээ арилгах гэдэг шүү дээ. Арилга дараагийн нэгдэж хүрээгээ байхгүй болгож байгаа байхгүй. Хүрээ байхгүй болсон юм чи тоо яаж дахиж тэрийг онж дарах юм. За баярлалаа. Онооныхоо танхим түлээж их урьж байна. Амжилт хүсье залууч та. Амжилт хүсье залууч та. Сэлэнг аймгаас оролцож байгаа зохион бүтээгч Сүх Эрдэнэ тестийн дардас бүтээл 4.9 оноогоор 25 жагсаж байна. Баяр хүргэе. Ерөнхий ивент итгэгч шинэ бүтээл шилдэг санаа шийдлийг дэмжин хөгжүүлэгч Newcom Group. Хамгийн анхны жил манай зохион бүтээгчид сургуулийн хонх бүтээж исэн зохион бүтээгч Мөнх сайхан яг одоо өөрийнхөө бүтээлийг тайзнаа гаргаж ирээ тавьсан байгаа. Мөнх сайхныг тайзнаа өрөө бүтээл дээр тайлбар авъя. Зохион бүтээгч Мөнх сайхны бүтээлийг туршихаар Монгийн зохицолбор сургуулийн зураг зүй технологийн багш Сүхбат хүрэлцэн ирсэн байгаа. Сүхбат багшийг тайзнаа өрөө. Сүхбат багш та манай зохион бүтээгчийн бүтээлээр танилцсан баг танд ямар санагдсан бэ? За энэ одоо дунд сургуульд бол одоо ногоон самбар цагаан самбар гэдэг проектор одоо ашиглах экран гэдэг 3 юм ашиглаад. Тэрнийг одоо нэгтгэж өгсөн нэг юм л ачаал хүртлээ самбар байна гэж ойлгож байна. Самбар дээр хичээл орж болох уу? Болно. Ашигтай тал харагдаж байна энэ самбар. Өөрөөр одоо энэ гурвалжин төрсүүд иргэдэг 3 хувирдаг яг одоо энэ завсар гэдэг юм одоо энэ шугмууд нь самбарын шугам болчих харагдах. Жишээлбэл одоо энэ самбарыг бас өөр хөлбөрөөр хийж болох нь шүү дээ. Жишээлбэл энэ юу босоо хийвэл. Тэгвэл одоо Монгол хичээл өчөлдөг ч юм уу тийм ээ. Хөндлөн явуулаа гэрэл өчгөрөө математик хичээл зураг хичээл гэдэг юм уу. Ингэж ашиглав. Энэ хэсэг нэг жоохон алдаа гаргасан байлаа гэж бодъё л та хоол зурж байгаа. Энэ хэсгийг арилгаад шинээр над зураад өгөөч. Одоо энэ самбарын альчуур маань хатсан байгаа байхгүй юу? Хатсан тохиолдолд энэ дотроо нарийн юм гуурсууд ингэж ороож өгсөн байгаа. Тэгээд энэ шууд дотроосоо чиглэж байгаа л та. Тэгээд энэ самбарын альчуур болохоор нэг чиглэж өгсөн байхад нэгээс 2 хоногийн дотор бол чигээ алдахгүй. Нааш ингэж татаж гаргаж ирээл угаагаа цэвэрлчихэд буцаагаад бас ингэ хийчих болно. Мөнгөсөө би юуг ерөөсөө ойлгохгүй. Анх орж ирсэн юм энэ бол нэг сайн ойлгоод. Хоёрдугаар шатнд дэмжсэн чи миний дэмжсэн юм бүр байхгүй болгож орж ирсэн. Яа тийгсээ энэ бүтээл яагаад дэмжигдсэн гэхээр ерөөсөө одоо баяр бүрэг багш чинь ерөөсөө надаас 3 самбар хэрэгтэй гэж нэхэд. Математик амар байдаг. Томьёогоо бичсэн. Зааж явж байгаа төрүүжийн томыг харуулах буулгаж иж харуулмаар аж надад 3 самбар өглөө. Тэг би наадах чи бол давуу талын ерөөсөө л 3 самбар юм гэж хадгалсан. Дэмцсэн шүү дээ.
За яг үйлдвэр арга явал тийм. Ерөөс давуу тал нэр байхгүй. Тэгсэн чи та яасан гэж уртл нэг юм авчаад. Хэврээ фоныг солих гэж байгаа бол ийм хүндрэлтэй арга фон солих ямар шаардлага вэ? Эсвэл шууд энийг юу ачиж болно л доо. Энийг салгаж аваад шууд одоо артлаа нь хийдгэрч шууд хийгээл тэгээд за цаатлынх нь суур автгаа гурвалжингууд байгаа шүү дээ. Тэрэн дээрээ шууд бичээ явчих болно. Энэ ерөөсөө тэр асуудал байхгүй. Та нар шинэлэг шийдэл чинь ерөөсөө тэр. Энэ урдталт юм тавьчих ерөөсөө наа чинь дими санаа эвгүй оролдоод хэрэггүй. Тэгээ хараа юм байхгүй. За багшаач асууд. Шохоогоор яах гэж бичих гээд байгаа юм үдээ болохгүй. Шохоор бичдэг самбар байвал одоо шохоор бичээс өөр аргагүй байна. Нэг юм дээр нэг удаад нь шохоор бичээд нэг удаад нүгээр бичих шаардлага бол би бол гарахгүй ч үзээд. Тийм үү? Заавал шохоор бичих шаардлага гарахгүй үстэй. Яг энэ хаалбал яг нэр ардлынхаа нэг завсар зайг авах гэж хийсэн илүүл юм байна лээ. Тэрнээс цаатлан 3% ашиглах зөвлөлттэй эдний санаа бол хийсэн юм. Цаатлах дээр нь бол жижиг шууд энэ үйл дагавар нь ингэж бичиж болно. Зүгээр яг зураг мөрөг зураа тий. Бүр ингээд том талбайг хамарсан тохиолдолд шохон жоо хөрөлгөн байгаа байхгүй. Энийг салгаж авахар хийсэн байгаа л да бас. Амархан салгахаар хийсэн байгаа. Харин тэгээд наа чи ерөөс хүмүүсийн төрөлдүүлээд байгаа байхгүй. Бид нар энэ бүтээлийг эхлэхээсээ хойш банк туршиж тий туршаал үзлээ. За энэ болохгүй мэн. Арай өөр аргаар хийгээд үзээгээд тэгээд нэлээд олон туршиж үзсний үр дүнд ийм шийдэл бас хүрсэн. Тэгээд энд гүйдэг одоо арчих хэсэг дээр ч бас нэлээд олон оролдож үзсэн. Тэгээд бас компьютерийн эсвэл одоо гүйдэг замуудыг хооронд нь угсарж үзсэн. Тэгээд бас гацаадсан болохоор ерөөсөө энэ ингээд бол нэмэргүй бас нөгөө роликоор гүйдгээр бас хийж үзсэн. Тэгээд за бүр болохгүй болгоот нь энэ 100 айл дээр бас нэлээд хайж үзэж байгаад хамгийн урт одоо замыг бас хийж бас за энэ болох юм байна да гэж бас нэлээд олон туршиж үзсний үр дүнд энэ төрж байгаа байхгүй. За залуучуудаа ундаг инженерүүд болцсон шүү. Амжилттай залуучдаа. За, зохион бүтээгч мөнх сайхан 568 оноогоор 23 жагсаж байна. Баяр хүргье. Бүтээгч залуусыг дэмжигч, үндэсний шилдэг үйлдвэрлэгч Монгол Базальт компани. За ингээд зохион бүтээгч цог мандах цог мандлыг тайзан дээр урж байна. Бүтээлийн маань ор нэмэгдсэн биз тээ. Хоёрдугаар шатнд цав баглаа бодол нь арай жижиг юм байсан. Юутай холбоотой вэ? Энэ хүчин чадал нь үүрэг зориулт нь нэмэгдсэн баг. Жишээ нь одоо өөр дээр 1 камертайсан бол одоо 4 камертай болсон. Дараагийн дугаар гэх юм бол өөр дээрээс шууд хяналтцах байхаар тийм эдэнгүүд бас нэмэгдсэн дотор электроник. Гайхамшгүй та биетээр үзүүлэх хэрэгтэй байх л та. Та бүгдийн бүтээлээ бэлдэж байгаа хооронд мөөгийн та хоёрын бүтээл дээр өөрийнхөө дүгнэлтийг өгөх энэ салбарын мэргэжлийн үнийг өрнө. Улаанбаатар төмөр замын холбооны инженер Эрдэнэхүг Урья. Сайн байна уу та? Яг л төмөр зам дээгүүр явж байгаа юм шиг мөртөсөд агаар дээгүүр явах л бүтээл санааг та одоо дуршиж за үнэлэлт дүгнэлтийг өгөх нь байна. Бүтээлээ дэлгэрэнгүй сайхан танилцуулна да. Яг энд одоо wireless antenna буюу тий одоо уцгүйгээр одоо энэ дэр төрсөн дээр ирсэн камерын мэдээллийг шууд одоо сервер рүү өгөх дамжуулах хэрэгтэй байгаа. Тэгээ энд маань одоо 4 камер орчихсон. Энд тэгэхээр одоо 1 камер тий. Энд 1 2 одоо энд 3 тэгээ ингээд доороо 1 камер. Өргөс туцан гашаага хянах камер эндээ барьж гисэн байна. За ингээд 4 камертай болсон байгаа. Дээр нь бүтээл одоо энд маневрлах тий тодорхой хэмжээнд маневрлах чадвар нь түрүүчийн 2 дугаар сентим бүтээлийг бодвол бас арай давсан. Тэгээ энэ тал руу бас одоо яг цог нөө шүүгчдийн одоо зөвлснөөр одоо шууд энэ маань одоо тий тодорхой хэмжээнд утасны деформацийг одоо өөртөө шингэх болсон байгаа. Тэгээд дээр нь бас нарны дийлэгцэн маань одоо дээр нь одоо ус асгарлаа. Тэг ямар нэгэн зас цоо ингээ бороо орлоо гэхэд бол ямар нэгэн тогтцогшооноо шууд ус бороо орох тийм нөхцөлийг нь тодорхой хэмжээнд бууруулж өгсөн байгаа. Тэгээд энэ нь одоо бит ирвэл тэг одоо энэ камеруудын одоо өмнөх камер маань ил байсан бол одоо энэ камеруудыг бүгдийг далд байрлуулж өгсөн. Чи гүйдчихэл энэ аппарат навч цухтагаад араас нь би гараа авч тэ. Бүтээл маань 2 тийш явахаар байгаа. Одоо дараагийн дугаарт энэ. За одоо камертаа бүтээлээ ажиллуулж үзье.
За энд бол одоогоор дөрвөн камер маань одоо ингээ бүрээ ажиллаж байна. Яагаад гэвэл энд дөрвөн камерыг энэ байрлал яагаад гэвэл зурагт гэх юм бол те зурагтыг одоо хүн үзэх хэрэгтэй. Зурагт үзэхээр яг хуу тухайн операторын маань анхаарал сарнина. Тийм үүднээс энэ камерыг энэ хэсэгт зурагтаа байрлуулж өгөх. За дээр нь бас одоо суурин гэм 3 данит эргэлдэг тийм камер байдаг учраас тэр тухайн үед бид тэрийн турших одоо тэр камерын бичлэг маань энд орж ирнэ. Ингэснээр одоо харуул маань бүх төрлийн мэдээлэл яг хуу нэг зурагтаар үзэх боломжтой. Ингээд дөрвөн камер одоо ингэж байрлуулж гисэн. Би чинь юу л инженер хүн дээр нь офицер хүн л дээ. Ар дээр нь офицер ахмцолтой хүн бэлтгэл. Тэгээ ер нь харуулын үйл ажиллагаа гэж ямар гэдэг бол мэднэ. За шинэ цасан шуурга бороо цаг агаар янз бүрийн нөхцөл ингээд байдаг. Тэгээ энэ үед энэ бол одоо ямарсан харуулын ажлыг хөнгөлөхөөс гадна харуул маань өөрөө харж чадсан чадаагүй одоо анзаараагүй юмнуудыг үлдсэн юм бүгдийг энд харуулж бичүүлж авчиадаг байхгүй. Энэ уг нь бол би энэ чинь хүмжлэх гэж орж ирсэн юм. Тэгсэн чи одоо магтах байрыг юм яриад ирлээ л. Одоо магтахаас аргаалга энэ юу гэвэл хүн гэдэг чинь хүн шүү дээ. Алдаа яг юу гэж хүмжлэх гэж хэлсэн юм. Шүмжлэх нь олон байна. Одоо шүмжлэнэ. Тэгэхээр юм л дээ. Энэ чинь юу хүн гэдэг чинь одоо шинэ 2 харуул явж 3 харуул явж байна. Нэг нийш хараад явж чинь ард талд дээдлэлд бүгдийг харж явахгүй шүү дээ. Энэ гэд бүгдийг хараад дээр дахиад хүн харснаа мартна эсвэл анзаарахгүй байж болно. Одоо үнийг л одоо шинэ дадлан муутай шин зэрэг бол анзаардаг л байхгүй. Яг тэрнтэй адилхан. Тэгвэл энийг тэр оператор дээр тэнд тавьсан байж хаад бичлэг байж хаад мэрэгжлийн өндөр чадвартай хүн хянаж, дээр нь дахиад тэрийг дараа нь эргүүлээд харж чадна тийм ээ. Энэ бол маш чухал энэ талаар ачаал багталтай. За хүмжлэлтэй орё л доо. Хил дээр байдаг энэ холбооны шугам байна. Ерөөс 2 талаас 2 аппаратаар холбоо барьдаг зориулттай ийм юм. Дээр нь дахиад энэ баг нь тэр багны хоёрын хооронд 4 м гэсэн тийм ээ. 4 м гэдэг юм. Гэтэл энэ маань өөрөө бол агаарын шугамд бол 50 м татдаг шүү. Тэгэхээр би зүгээр анх шөмжлөх гэж байхдаа бол 50 м татсан юм агаарт салхин зүгээр ингээ санжнаал байж штэ. Ийм дээр юус тогтохгүй гэж шөмжлөх гэсэн үг. Гэсэн чинь 4 м юм харьцангуй баг. Тэгтээ мэдээж хэрэг тодорхой хэмжээгээр энэ хөдлөн тийм учраас хөдлөх хамгаалтаа тэр хийсэн юм шиг л тэр доор нь тэр нэг доотлын төмөр тэр үе юм байна тийм ээ. Ийм хамгаалт хийчихсэн юм байна. Тэгэхээр энэ бол яг 4 м хэмжээнд бол энэ болох байхаа гэж бодож байна. Энэ ингээ явж идэг эзгүй хээр. Нэг шувуу нэсээд ирнэ. Дээр нь сууна. Тодорхой шүү дээ. Энэ хэлий одоо тарал бодвол энэ дэр шувуу суутай зөндөл харалцсан байна. Тийм ээ? Байнгын шүү дээ. Тэгэхээр одоо энэ дэр шувуу суувал яаж авах? Дээр нь шувуу суух юм бол өөрөө энэ хөдөлгөөн тэмнээс шувууч амтл юм болохоор өргөн л гэж бодсон. Тэгтээ шувуу үргэх зориултын тийм гялалцдаг, гялтгантай эргэдэг тийм юм суйрлуулж байна. Шинэ одоо өндөр хүчлийн шумнууд дээр байдаг. Тэгээд толинууд дээр эргэдэг толин. Энийг шинэ огтонхгүй тосч болохгүй шүү дээ. Тий. За шинэ одоо энэ харуулаас ийшээ нэг 8 км газар унчлаа гэж бодъё. Цаснд нотсон. Одоо ингээл шуурхтай мохтой юм ийм үед. Энийг яаж олж авах? Энэ өөрөө шуурхтай үед явахгүй. Яг л хилжид маань шуурхтай үед өөртөө үр гүйцэтгэх ямар ч тохиолдол. Тийм учраас битэрийн бүтээл юу цаг агаарын нөхцлөөс шалтгаалаад цагийн өөр одоо хуур байдаг бол тэрэнд өөрт гарна. Дараагийн дугаар гэх юм бол үнэхээр одоо алгуучмд өөрөө дээр GPS-тэй тийм камер байгаа. Гэхдээ тэр GPS-ийн одоохондоо бид тэр хилт хамгаалах ашиглахаар тоногдоогүй байгаа. Шүн харах камер нь харах боломжтой юу? Би тэр бүтээл шүн харах боломж нь ягаад бол өглөө сэргийлэх манууны үр гүйцэтгэхэр байгаа. Тийм учраас шөнийн камер бид дээр нь суйрлуулж өгөөгүй. Ер нь боломжтой. Ер нь бол ирээдүйд бол боломжтой. Энэ шонг ингэж өсөх гэдэг шүү дээ чи. Тийм ээ. Энэ уг нь бол амьдрал дээр бол шаацсан лонх байгаа. Тийм. Тусгаарлагчтай. Тийм. Энэ тусгаарлаж чадахгүй шүү дээ. Тийм. Энийг яаж хий? Энэний доотлолт нь мэрзэтэр тийм тэлэгч байгаа. Энэ тийм тэлэгч маань өөрөө модон хэсэгт нь ороод энэ шипилк маань модон хэсгээс нь дээш нэгэ гарч ирж байгаа. Тэлэгч маань өөрөө пиавар хуунцар учраас энэ чигтэй үед хоорондоо контактлах байхаар хийгдсэн байна. Лонх яагаад байдаг вэ? Шаацсан лонх. Шаацсан лонх чинь нэгдүгээр тийм хормоотой байдаг байхгүй юу? Тийм. Усыг хормоотой учраас ус ингэж орж ирээд хормоог дамжиж дотгошоо оруулгүйгээр энэ төмөр дүрлгүүд ош явж усаад байдаг байхгүй юу? Энэ доотлох хураа байдаг. Ингэж тусгаал болдог. Тийм гялгар учраас ус цогтдоггүй хурдан усч идэг. Гэтэл одоо хуванцарч бол тэр шаардлагыг баг хангахгүй хаа. За таны шөмж хүлээж авлаа. За баярлалаа танд. Баярлалаа. За амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа. Дөрвөн камер бичээд мотор уршаага 2.5 кг жинтэй бие авч яваад тэгээд одоо та хоёрын трансмитер чи хэдэн км гэлээ 10 км 5 км гэсэн. За тэр зайд
мэдээлэл дамжуулаад дээр нь бас хадгалаад ингээд явхад нийт гүйдлийн хэмжиж үзсэн үү? Тэрийг. За тэрийг ахиад тооцоороо мэдв. Тэгэхээр жинхэнэ яг одоо та хоёрын бодох ёстой бодлого чинь гарч ирнэ. Тэгэхээр зүгээр хамгийн энгийн жишээгээр бодоход наад камерууд чинь бараг 100 мА-с доошгүй юм эргэлж байгаа байх. Нэгэн шүү дээ тий. Тэгээ мотор хэд байх вэ? Радио трансмиттер чадал нь хэдэн ватт байх вэ гэж бодохдоо наад чинь нэг хоол явж чадахгүй болчихно. Тэгэхээр та хоёр хийцээ яах вэ гэхээр трансмиттерээ үгүй бол хасах болчихно. Үгүй бол хийцээ нэмэх хэсэгтэй болчихно. За тэгээд хийц чинь хүндрээд эхэлнэ. Тэгээ би анханасаа наадах чинь сануулад байгаа юм бол яг зүр ингээд камераар ингээд дүрсэн яваад бүгднийг хянаж байгаа бол сайн байна. Энийг бол би зөв байна. Одоо сая холбооны шугам чи 4 м тутамд нэг шугам байгаа гэж байна шүү дээ. Одоо энэ ингээд шугам бол ойролцоогоор 3 м орчим байх шүү дээ. Метр 50 орчим байна тий. Голынхын шугамгийн тэр бэхлэгийг нь аваа явахад наа чи бүр их савлна. Бүр их ойртон тий. Тэгээд угуулз янз бүрийн шуурга, гинтийн хуйларсан шуурга моргонд бол доотлосоо тогтгож явах юугүй юм болоо гэж бодож байна. Тэгэхээр та хоёр эхлээд яг хийцэндээ анхаарад бүх нөгөө хянах гэж байгаа юм руу хараад шүү дээ. Яг инженерийн техникийн шийдлийн хувьд саяны миний хэлдгийг гол нэгдүгээр анхаарах. Та бүгдийн бүтээл чатаас чатанд байнга хөгжиж байгаад манай шүүгчид үзэгчд бүгдээ баяртай байдаг. Одоо онооныхаа танхимд очиод оноогоо үлээгээр амжилт хүсье. За баярлалаа. Зохион бүтээгч цог мандал нарын эх орны төлөө хил хамгаалах төхөөрөмж 738 оноогоор 4-р байранд жагсаж байна. Баяр хүргье. Ерөнхий ивент тэтгэгч шинэ бүтээл шилдэг санаа шийдлийг дэмжин хөгжүүлэгч Newcom Group. Бүтээгч залуусыг дэмжигч, үндэсний шилдэг үйлдвэрлэгч Монгол Базальт компани. Залуу зохион бүтээгчдийн аяллаа хөтөж New Жуулчин тур компани. Санаагаараа жигүрлээ. Шилдэг бүхнийг нэхийг хүснэ. Гэрэлт мөрөөдөлтэй залуус яа. Нэгэн хүсэлдээ хөтлөнө. Сайхан бүхэн ойрхон байна. Сансан бүхний хийсэр байна. Сэтгэл зүрхийн өдөр байна. Сэтгэлээрээ залуусаа. Зато